Сайн байцгаана уу үзэгч сонсогч уншигч та бүхэндээ бэлтгэн хүргэдэг 100 асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор үндэсний үйлдвэрлэгч Тэнгэр группийн үүсгэн байгуулагч Ганбаатарын Очроод хүрэлцэн гэж оролцож байна. Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргье. Сайн байна уу. Та бүхэндээ бас энэ өдрийн мэндийг хүргье. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж оролцож байгаа явдалд туйлын талархаж байна. Ажил үйлс нь өндөр байна уу? Сайхан үйлжиж байна уу та? За сайхан үйлжиж байна. Тэгээд ковидтай сайхан үйлжиж байна. Энэ жил чинь их онцгой жил дэлхий дахинаар бас тохиож шүү дээ, тий. Тэгээд Монгол амны бэлгэр гэж ямар ч сайхан үйлжиж байна. Гэхдээ одоогийн байгаа нөхцөлөд л бол бас их сайхан гэхэд тийм тохиомжгүй байдалтай л байна шүү дээ. Тэгтэл Монгол амныхаа бэлгэр тийм ээ. За ингээд нэвтрүүлэг маань эхэлж байгаа. Хоёулаа 1.5 метрийн зайгаа авсан, гараа хариуцсан, халуунаа хэмжицсэн. Одоо энэ студид битэрээс өөр хүн байхгүй болохоор хоёулаа маск аваад өнөөдөр нэвтрүүлэг эхлэе да, тийм ээ. Ингээд нэвтрүүлгийн туршид би танаас 100 асуултыг асууна. Та надад 100 хариултыг шин сэтгэлээс өгөх юм аа. За ингээд хоёулаа өнөөдрийнхөө нэвтрүүлэг эхлэе. За цаг үеийн маань одоо дэлхийн нийтээр айлгын төгшөөгээд байгаа COVID-19 гэдэг айхтар вирусын өвчнөд одоо бид тулгарчаад манай Монгол эрдүү дэлхийн нийтээр. Тэгээд би бас өнөөдрийнхөө нэвтрүүлгээр бас үндэсний үйлдвэрч бизнесийн төлөөллөөс яг нөхцөл байдал одоо яаж ажиллаж байна, хүндрэлийг яаж даван туулж байна гэдгээр одоо өнөөдрийн үйлдвэрлэгч төлөөлөл болгож таныг өрсөн юм аа. Баярлалаа. Бид чинь ерөнхийдөө он гарснаас хойш одоо баг жил ковидтай ингээд нүүр тулаад л явж штэ. Энэ хугацаанд нэг хэсэгтээ яг хуу айтайхан сайхан байсан. Тэгээд сүүлийн хугацаанд карантин хөл хорой тогтоогоо бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд маань ч гэсэн нэлээд хүнд дуу хоолойгоо ч гэсэн хүрэж байна. Хүнд байдалд үүсэн. Танай компанийн хувьд бас нэлээд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэдэгт тань бол мэдх юм байна. Нөхцөл байдлыг ер нь яаж даван туулъя гэж бодож байна. Хамгийн түрүүнд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл таны хувьд юу вэ? За нөхцөл байдлыг бол ер нь яг компани дээр авч үзэх юм бол бид нар 2020 оны 2 сараас хойш энэ ковид чинь 1 сарын сүүлээр орж ирээд 2 сараас хойш мэдээж ер нь эдийн засаг нэлээд хямрах магадaltaй гэж тооцоо эрсдэл үнэлгээ компани дотор хийсэн. Яг тэрнтэй холбоотойгоор бид нар 2 сараас хойшоо хөрөмтлөлийг бий болгож чадсан. Ямар ч гэсэн нэг 2-3 сартаа бол манай компани ямар ч цалингаа 50, хуулийн дагуу 50 хэрвээ ажиллаагүй бол хөдөлмөрийн тухай хуулийн дагуу бид нар ажилгүйдлийн тэтгэмж маягаар 60% хүртэл олгоно шүү дээ. Тэрийг олгоно. Тодорхой хэмжээнд ажиллаж байвал айлуулах цалингаа бүтэн тавихын төлөө явж байгаа. За компани бол мэдээж дотроо манай хүний нөөц борлуулалт бусад алба бэлдсэн нэг чинь дарга нар бүгд энэ яг ковидтой үед хэрхэн яаж ажиллах вэ гэдэг дээр сүүлийн баг одоо чи 8 сар 10 орчим сар 11 сар бол бэлтгэлтэй байсан. Гэхдээ яг ингээ бодтойгоор ингээ тэг зогсоочвол хэцүү болчиход байгаа. Түүнээс бол яг компани бол дотроо өөрсдөө эрсдлийн менежмент хийгээд дотроо төсвөө тухайн зориултаа гараа хариуцах маска зүүхтэй бэлэгээ өмсөх энэ төсвөө хүртэл нэмсэн. Халдвар гарцсан үед бол бид яаж ажиллах вэ гэдэг тооцоо судалгаа хийсэн байсан. Тэр ч утгаараа манай компани бол цаашаага нэг 2-3 сартаа бол явнаа. Нэр нь хэцүү, чангал байна. Тэ зүгээр яг энэ том утгаараа аваад үзэх юм бол аяг хүндрэлтэй болчиход байна шүү дээ. Яг таны асуулт бол түрүүн компани чи яаж юм гэхээр бид нар бол эрсдлийн менежмент хийгээд ингэ явж байгаа. Яг нийт зах зээлээ харах юм бол эн чинь эдийн засаг өөрөө 7.5% агшчлаа шүү дээ. Монгол улсын чинь нэг жилдээ нэг 37.5 38 орчим их нийт төгрөг эргэжээдэг нийт эдийн засаг маань. Энэ маань өөрөө 7.5 хүртэл агшчлаа. Энэ бол одоогоос 5 хоногийн өмнөх мэдээ. Тэгэхээр яг өнөөдрийг хүртэл дахиад эдүү агшиж байгааг мэдэхгүй. Ягаад тэгэхээр бүх юм тэг зогсцсон байна. Тэгэхээр эдийн засаг агшихын хэрээр нөгөө худалдаа авах чадварууд багасна. Бараа бүтээгдэхүүн борлуулалт хийх гэхээр худалдаа авах чадвар багассан, хүмүүс худалдаж авахгүй болохоор компани яах гэхээр мэдээж эрсдэлд орно л доо. Та манай нэвтрүүлгийн үзэгчдод өөрөөгөө нэг сайхан танилцуулъя. За миний мэдгээр бол танай компаниуд өд нойлын цаас хийдгэр бол би
таныг сайн таньж байна. Сая өнгөрсөн оны 6 сард болсон улсын их хурлд сонгон хараханд өрсөлдснөөр одоо таньж байна. Таныг өөрөө нэг сайн танилцуулаач. За намайг Ганбатын Очрот гэдэг. Эхнэр 2 хүүхэдтэйг амьдардаг. Загилж ирэлэг тэгээл арт түмнэл дундаас гарч ирсэн гэл нэг бизнес эрхэлж байна. За мэдээж би бол нэг сонгон харахын дүүргийн унган хүүхэд. Энэ дүүрэгт өсч өндийсэн. Энэ дүүргээс ажил амьдралынхаа гарааг бас эхэлж ялаа. За тэгээд ерөнхийдөө бол энэ үйлдвэрлэл гэдэг имийг аюулгүй одоо нэг цусмахандаа шингэтэл ойлгосон. За энийг ойлгуулсан хүн бол би анх бол Дэнжимэнгийн зах гэж ярьдаг шүү дээ. Тэнд бол тэндээс би туслах ажилтнаас ажиллаа эхэлж байсан. За тэгээд дараа нь би Vitaфит группэд захиргаан хүний нөөцийн албаны дараагаар нь очижлаа. Магистрат өгсөд. За тэнд очиод бол үнэхээр яг энэ үйлдвэрлэлийг заавал хийж бүтээхгүй бол болохгүй мэн гэдгийг ойлгосон. За энд намайг яг үлгэдэж авч ирсэн манай Магсаржав гэх захирал байдаг. Магсаржав захирал бол одоо нэлээ бас настай л да одоо нэлээ нас дээр гарцсан. Тэгээд их тийм оюунлаг хүн яагаад үйлдвэрлэл байх хэвээр яагаад баялаг бүтээх хэвээр гэдгийг ямар ч намайг Vitaфитэд хүний нөөцийн албаны дараа нь борлуулалт эрхэлсэн захирал болтол явахад бол энэ 3-4 жилийн хугацаанд байнгын тусалж зөвлөгөө зааварчилгаа өгдөг байсан. Тэгээд Vitaфитэд ажиллаад борлуулалтын албаны захирал болоо дараа нь би Бүгд найрамдах Татарт улс руу докторийн зэрэг хамгаалах явсан. Тэгэхдээ одоо бол хамгаалж чадаагүй баг ингээд сургуулаа хийчлээ л. Ягаад тэгэхээр 2011 онд яваад намар яваад эхний 1 жил хэлний бэлтгэлтэй суугаад дараагийн жилд нь эхний жилдээ сургалтандаа ороод явж байхдаа дотоодын зах зээлийг судалсан. Амралтаараа ирээд тэгээд 2013 онд анхны яг Монголд бол дотооддоо өөрсдөө одоо энэ юу гэдэг целлюлоз буюу модны түүхий дээр цаас үйлдвэрлэдэг ийм компани аж ахуйн нэгж байхгүй наа гэдгийг судалж олсон. За тэгээ анхныхаа үйлдвэрийг 2013 онд барьжлаа. 2014 онд бид нар бас яг үйлдвэрээ 100% өргөтгсөн. За тэгээ 2015 онд бид нар хүүхдийн тоод хийгээд хүүхдийн чих байдаг. Энэ чихийг бас Монголд үйлдвэрлэх ёстой манай гэдэг ингээд үйлдвэрлэл өргөдөхөө салбараа нэмээд хүүхдийн чихний үйлдвэрийг хийжээ. 2016 онд 15 оны сүүлээр 16 онд тахгүй тэр чинь. 2016 оны сүүл 17 онд бид энэ хатад тэгээд эмэгтэйчүүдийн харин зэрэг хэрэгслийг төслийн ажиллаад 2018 онд үйл ажиллагаа явуулжээ. За 2019 онд бид нар энэ амт гэхэд бас нэг бэлэн гомингийн үйлдвэрлэл ороод одоо бас ингээд ажил амжилттай явж байна. 20 онд бид нар дахиад үйлдвэрүүдэд өргөдгийгээд төсөл маань эхэлсэн маш явж байлаа. Тэгээ сүүлийн 7 жил ямар ч байсан энэ үйлдвэрлэлийн салбарт жил болгон л алдахгүй нэг үйлдвэр барьчих, нэг ч гэсэн үнийг залинтай болгоё. Дотооддоо баялаг бүтээ гэдэг чиглэлээр явж байна л да. Тэгээд суурийг тавьсан хүн бол мэдээж энэ Vitaфит групп. За би Vitaфит компанид 3 жил ажиллахдаа асар их юм сурсан, мэдсэн. Тэндээс үйлдвэрлэлийн үнцэн гэж юу юм те. Дотооддоо яагаад заавал үйлдвэр байх хэрэгтэй гэдгийг сурсан. Мөн дээрээс нь Vitaфитэд байхдаа бид нар Pepsi Cola-г бас Монголын зах зээл дээр оруулж ирж байсан. GN Berries гэдэг компани байдаг шүү дээ. Тэр чинь нөгөө Gem International, нөгөө талд Namo Intertrade гэдэг хоёр компани нэлээ GN Berries гэдэг компани байгуулад тэднэр дээр бас бид нар Vitaфит талаас ингээ ажилдаг юм байсан. Тэгэхээр тэрэн дээр бол яасан гэхээр яг бид нар дэлхийн стандарт гэж юу юм бэ гэдэг аягүй сайн сурсан байхгүй. Pepsi Cola-гоос яаж яасан гэхээр мэрэгчлэтнүүд Филиппин хүмүүс их ирдэг байсан. Тэгээ Филиппинчүүдтэй ярьж байхад яг л стандарт. Ингээл нэг 10 цаас л барьсан байна. Тэгэл зөв буруу. Үйлдвэр ухсралт явлаа, хаалгаар нь орлоо. Хаалганы стандарт гэл цаашаа шалны стандарт, үйлдвэрлэлийн технологийн стандарт чеклэл явчихна. Тэгэл буруу бол за энэ нэгээ засгал яваад. Үйл ажиллагаа нэг. Тэгэл ирээл дахиад нөгөө төлөө бид нар засна. За дахиад үзэж байгаа 1 2 дахиад одоо асах тэмдэг тавигдчих юм бол энийг эзэгцэлгээл ингээл явчихдаг. Тэгэхээр дэлхийн стандарт ямар байдаг вэ гэдгийг яг Pepsi Cola гэдэг үйлдвэрийг ухсраад энэ үйлдвэрлэлийг зах зээл рүү нийлүүлээд тэгээд зах зээл дээр байгаа бид нар нэг 6000 7000 орчим дэлгүүрүүдтэй хамтарч ажиллахдаа бүгдэнд нь нэвтрүүлж ирсэн. Тэгэхээр үйлдвэрлэл дотооддоо үйлдвэрүүд байгуулагдана гэдэг нь хамгийн сайхан бахархдаг юм нь юу гэхээр энэ Монгол хүнийг ажлын байртаа байлгаж Монгол хүн өөрөө өөрийнхөө хийсэн юмыг хэрэглэж
хэрэгжилж те Монголдо татвар төлж те Монгол улсынхаа энэ эдийн засгийг эргүүлж байгаадаа л баяртай байдаг. Гэр бүлийн хувьд Манай гэр бүлийн хүн бол одоо Уянгаа гээд сайхан бүсгүй байна. Надад 2 сайхан хүүхдүүд үлж өглөө. Одоо миний одоо амьдралын хамгийн имийг л цуг эхэлцэл явсан. Бид хоёр талаасаа юу ч хүл өстө нэг өргөжтэй гэдэг шиг л нийлж яасан. Тэгэл 2 хүүхдтэй боллоо. Амьдралын маань хань тэгээд өдөөжих сургалтад өнгөссөн. Сайхан бүсгүй гэдэг. одоо компанид ажиллаж байна. Одоо манай эхнэр болохоор Baby Sky гэдэг хүүхдийн амралтын газар ажилладаг. Хотоос жоохон зайд байдаг тий. 52 км-ийн зайтай. Одоо үйл ажиллагаа нь байхгүй. Одоо үйл ажиллагаа бол тэг зогссон. Тий. Таны үндсэн мэргэжил ер нь юу юм бэ? Би чинь ирээдүйн зөвшөлтөөр сургуулийг 8-ад өгсөө тэгээд шууд Монгол фермерийн коллежид орж исэн. Тэгэхэд манай амьдрал тэр үед үнэхээр хэцүү болсон. Бид нар нөгөө ээж маань тэр үед их тийм юу гэдэг бас ингээд бизнес хийдэг байсан. Тухайн үед л урагшаа явал 8 гээл тэнгэл бизнес хийгээл явдаг байсан. Тэгээ манай ээж айгүй тийм өрөнд орж исэн. Тэгээ тэр бол юу гэдэг зүгээр миний амьдралд бол үнэхээр бас нэг өөрчлөлт хийсэн нэг тийм торгон мөч байсан л та. Тэгээд бид нар чи ямар ч төлбөрийн чадваргүй болол тэгээ сүүлдээ 8-ад өгслөө ажил хийхээс аргагүй болсон. Хүн болго ирээл ээж маань өрөнд орж. Ягаад тэгэхээр манай ээж нөгөө 8 хийдэг байж байгаа дараа нөгөө ноолуурын зах зээл рүү ороод тэгээ бүх мөнгөө ноолуур болгоцсон. Нэгдүгээр бол арталтай юм бетонын контейнерүүд байдаг шүү дээ. Одоо ч байд юм да. Тэгээ тэрийг 2 контейнер дүүр ноолуур хийцэн байж байгаа дөө бороо орчгоор ч нөгөө ноолуур чинь дээдл нөгөө бетонын гаражуудын дээдлэлтэй хар цаас хамгаалтанд байхгүй гаражтай ийцэн. Тэгээ бороо ороод ноолуур чинь шатчихдаг. Тэгээ манай амьдрал яг тэр үед ингээд оронгороо эргэжсэн. Тэгээ би 8-д төгсөөд за ямар ч коллежд орё гэд Монгол фермерийн коллежд орж исэн. Коллежд ороод дандаа зуны хамралт, өвлийн хамралт дээр зах дээр туслах ажилт хийдэг гэсэн. За тэгээд тэрэнд коллеж бол би яг нэгтлэн бодогч мэрэгчлээ төгссөн. Нэгтлэн бодогч эдийн засгийн мэрэгчлээ төгссөн. За дараа нь коллежид төгсчөөд тэр зах дээр ажилладаг байж байгаа төгснөх нар дээр маркетинг албанд нь ажиллаж ирсэн. Тэгээд дахиад сурахгүй болохгүй юм байна гэд компьютер техник менежментийг сургуульд Гитэмсээс одоо хуучнал Гитэмс шүү дээ. Гитэмст хүний нөөцийн удирдлагаар хүний human resource management буюу хүний нөөцийн удирдлагаар магистрийн зэргийг хамгаалсан. Тийм л одоо яг зэрэг цолны хувьд бол тийм. За эзэмшил мэргэжлийн хувьд иймэрхүү байж ер нь ямар мэргэжилтэй болно гэж хүсэж мөрөөдж ирсэн юм да баг та. Би бол ээжтэй ерөөсөө илтгэл байсан. Тэгээд нэг тэр дээр үед чинь нэг пүүс хэл амир хэрдэг байсан шүү дээ. Амар том пүүстэй болно. Пүүсний эзэн болно. Тийм пүүстэй болно. Тэгээд олон хүнийг ажлын байраар хангана гэж айгүй хэлдэг байсан. Тэгээд ямар ч сан миний үйлдвэрүүд хийхээс өмнө бас ээж маань бурхан болсон л доо. Тэгээд энийг харуулж чадаагүй. Тэрэндээ айгүй тийм сэтгэл бас их жоохон эмзэг явдаг та. Нийгэмд ер нь хэрэг стрессддэг та. Би бол ерөнхийдөө бол нэг тийм яг өөрийгөө бол тэгээд найрцгалчихдээ шүү дээ. Би яг ингээл стресс үүсгээд хэмлэх ганцаараа авах туртай, юм бодох туртай. Хүмүүс ингээд нүдийг хараа сууж хайгуу бас гоё байдаг. Би заримдаа ингээл гудамжин зүгээр л зөрж байгаа хүмүүсийн нүдийг хараа сууж туртай. Тэгээд энэ нүдэнд нь ямар их гал цог байна, зарим нь яаж унтарч ийн гэдэг хардаг. Тэгээд тэндээс өөртөө дүгнэлт хийдэг болох нэг тийм сүртэй амир стресстэй би өөрийгөө ингээд хайрцагчаад тэгээл тэр дотороо за асуудлуудыг эренбэлж тавьж байгаа юм байгаа байна да гэдэл аль болох л тэгэл стрессээс гараад явчихдаг шүү дээ. Ардсан намын залуучуудын шинэ залуучуудын нэгэ та бас дуурахгүй дуурдаг залуучуудын нэгэ. Ер нь нийгэм түүчилээ дуграад яваад ах нь зөв бицтэй. Зарчмын хувьд бол зөв. Залуучууд нь ишээ авч явахгүй бол одоо нийгэм чинь айгүй хэцүүдлээ шүү дээ. Тэргүүл бид нар удахгүй хөшөрнө. Бидний доод үе гараал. Тэгэхээр бид нар нөгөө юу гэдэг нь 3 цагийн холбоогоо алдахгүй л байх хэрэгтэй. Тэгээд энэ залуучуудын дуу хоолойг ялангуяа ихсэн сонсож явах бол миний л мэдхий одоо гадна дотны сургууль төгсөөд ирсэн олон найз нар маань буцаад явчлаа. Яаж юм гэхээр Монголд амьдрах боломж болцаалгаа. Бид нар ингээд нэг бизнес хийх гэл нэг төсөл барайл очихоор аль нь ч дэмжихгүй. Бизнесийн байгууллагын зарим банкуудын зарим нь санааг нь аваад өөрсдөө хийчих. Төрлөө амтахаар төр тоож стожинг хаалгач нээхгүй. Тэгээ ихэнх нь гадагшаа явчлаа. Тэгээд Монгол залуучууд бол үнэхээр бас хүчрэг.
Дэлхийн бүх том компанид манай залуучууд ажиллаж байна. Google те, Apple, Samsung одоо ингээд Toyota бүхий л том компанид монголчууд бол ажиллаж байна. Азийн хөгжлийн банк, том банкуд те, Европын зэргийн өсөлтийн банк гэл. Тэгээд залуучуудын сурсан мэдсийн улсыг хорондоо ашиглахгүй байгаад айгүй харамсдаг. Тэгээд энэ хүмүүсийн бас боломжийг хулгайлаад байгаад бас их харамсдаг. Тийм болохоор энэ залуучуудын байгууллагад орж бас дуулаа илэрхийлэх зөв. Ялангуяа одоо бид нэр ингээд залуучууд дугаа олчих юм бол цаашаага тэг хэндээ итгэж найдаг. Ямар ч итгэл үнэмшлгүй болчихж байгаа шин. За өнгөрсөн 6 сард улсын их хурлын сонгуульд сонгон арган дөрвөөс өрсөлдсөн. Таны анхны сонгуул байлаа. Залуу хүн улс төрт нэгэнд орсон цаашдаа олон сонгуул байгаа бах гэж миний хувьд бодож байна. Яг сонгуул гэдэг зүйл рүү яваад орлоо. Юу ямар юм бэ гэдэм бэ? Гэхдээ тэгэл үнэхээр бас жоохон их гайхсан. Яаж юм гэхээр уул нь бол нөгөө яг чинь үзэл санааны тэ энийг улс их орноо бас өөрчилж ихсэн мөрийн хөтөлбөрийн бодлогын өрсөлдөөн байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тийм бол баг явдгүй юм билэ. Ихэнх хүмүүс ингээ хайрцаглаад айл эзэний таньдаг мэддэг болцсон тийм. Тэр хүмүүстэйгээ байнга ямар нэгэн байдлаар эргэх холбоо үүсгэсэн. Тэгээд тэр сүлжээгээр ашиглаж бас хүмүүсийн саналыг авдаг. Тэрэнд нь ч гэсэн ингээ дасгацсан. Тэгэд надад бол их анх удаа бас ардсан нам ч одоо баг 17-8 залуучуудыг энэ 2020 оны сонгуульд явуулсан шүү дээ. Эйгүү олон залуучуудыг дэмжиж явуулсан. Энд нь бас их баяртай байгаа. Тэгээ яваад очив яг галтхонд н ороод дотор нь ажиллахаар бол үнэхээр ертөнцөл хоёр өөр л юм бэл. Тэгээ залуучууд маань ч гэсэн бас одоо сүүл үед ингээд их сонирхол юм байлаа. Сонгуулийн сүүлийн өдөр гэхэд ингээд 10-10-аараа 5-5-аараа ингээд 4-4-өөр зогсцсон. Саналаа өгсөн юм аа. Мөнгө байгаа юу гэж асуусан тохиолдлууд байгаа. Тэгэхээр яг үннийг хэлэхэд үнэхээр бас ирээдүйн маань ямар нэг гэдэгт бол үнэхээр бас санаа зовсон. Намда оролцоо идэх сүлд ер нь хэр вэ? Намын шинжилэл гээд бас залуучууд ураад яваад байгаа шүү дээ, тийм ээ. Тийм. Ардчилсан нам бол эрхэм зорилготой үнэцүүлстэй нам. Энэ намуудын хооронд нь эн чинь хүмүүсийн лив нэгдэл эвлэрлэж байгаа ямар нэгэн зорилгын төлөө үнэцүүл үзэл баримтлагын төлөө явж байгаа шүү дээ. Энийх нь илүү юм бэ гэл. Тэгэхээр ардсан нам бол өөрийн эрхэм зорилготой үнэцүүлстэй. Би энд нь бол ардсан намыг бол байнга дэмждэг. Энэ ардсан үзэл санааг чөлөөт эдийн засгийг байнга дэмждэг. Ардсан нам бол хүн бүр хүсэл мөрөөдөлтэй өрх бүр аз жаргалтай амьдрах хөгжлийн боломжийг дэмжсэн. Иргэдэнд эргэтгэж, эрх чөлөөтэй ардсан нийгмийн зохицлон бүтээнийг эрхэм зорилго нь байдаг. Тэгээ энийг эрхэм зорилгын үг үсэг болгондоо хүмүүс аягүй тийм задлж үзэх юм лог гаргалгаатай юуны төлөө яваад байгаа гэдэг нь энэ эрхэм зорилгоос шууд харагдана. Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй гэхээр энэ хүний эрхийн асуудал те. Яагаад энэ чинь ардсан нийгэмд амьдарч яж те. Үг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болохгүй энийг бол илэрхийлэх ёстой юм гэдгийг хамгийн түрүүнд харуулсан хүн бүр хүсэл мөрөөдөлтэй. Залуучууд өнөөдөр бизнес хийж байгаа бол бизнесийн хөл бөмбөг тоглох ч бол хөл бөмбөгөө тоглоно, спортоор явах ч бол спортоор, урлагаар явах ч бол урлагаар явах энэ хүсэл мөрөөдлийн бол заавал ардсан нам дэмжнэ гэж утга санаатай. Хүн бүр хүсэл өрх бүр хаз жаргалтай гэж байгаа. Одоо ингээл монголчууд одоо ингээл нэг 900 мянган өрх байгаа шүү дээ. 900 хэдэн мянган өрх бол хаз жаргалтай амьдарч чадж байгаа нэг үгүй болчиход байгаа байхгүй. Нийгмийн юу гэдгийг нэг тэгш хуваарлалт гэдэг юм. Ялангуяа одоо ингээд сүлд хүчтэйгээр яригадаад байгаа энэ газрын доорх баялаг гэдэг юм чинь хэсэг бүлэг хүмүүст очичоод тэгээд нийгэмд яг бүгдэнд нь хүрж ийн гэхээр хүртээлгүй болчиход байгаа юм. Тэгээ нэг ингээд баахан лиценз, баахан тусгай зөвшөөрөл, баахан нөгөө нэг заавал нэг цаастай байхгүй болохгүй нэг юм лөө шахаад байгаад нь бас дотроо л их сонирхол бас хардаг л та би бол. Таны үнэт зүйл ер нь юу вэ? Яг миний яг хүн талаас хамгийн надад үнэтэй зүйл бол миний гэр бүл. Зүгээр нийгэм тал руу үзэл санаа тал руу гэх юм бол энэ улсын тусгаар тогтнол, энэ улсын ард түмэн, энэ хүмүүсийг л бид хамгийн их хайрлаж, үнэлж, дээдлж явах хэрэгтэй. Тэгээд нэг улс төрт чинь нэг үг байгаад байгаа шүү дээ. Та улс төрийн амьтан байх юм уу? Улс төрч байх юм уу? Нийгэм улс төрийн зүтгэлтэн байх юм уу? Санжаа Сөрөнгийн зориг гэдэг хүн бол нийгэм улс төрийн зүтгэлтэн байсан юм байна. Улс төрийн амьтан гэдэг яаж байгаа гэхээр захиалгаар улс төрд ордог.
Захиалгаар хүмүүсийн өмнөөс тэнд гар өргөдөг. Захиалгаар ямар нэгэн хууль дүрмийг өөрчилдөг. Ийм хэсэг бүлэг хүмүүс байгаад. Улс төрч гэж энийг хэлээд байгаа юм хин. Зүгээр тэнд орж нэг ингээд нэг коноп дардаг. Тэр хувийнхаа юмыг хамгаалах гэсэн ч гэдэм. Нэг ийм их ашигын төлөө явж байгаа нэг хэсэг бүлэг. Тэгвэл улс төр нийгмийн зүтгэлтэн байхын төлөө одоогийн залуучууд явахгүй болохоо болчиход. Та өнөөдөр өөрийгөө золиос нь гаргаад бусдын төлөө явж ичээвэл энэ бол улс төр нийгмийн зүтгэлтэн. Тэнд суугаад одоо бол уулын засгийн газар их хүчтэй сайхан болчлоо. Их хурлын гишүүдээс хамаарал бага болцсон. Тэ янз бүрийн лобби ороод ингээд идэг юм багаслаа штэ. Яг цэвэр ажил хийх юм бол одоо энэ засгийн газар асар их хүчин буюу power нь байж байна. Тэгэхээр одоо ажлаа их сайн хийх хэрэгтэй. Ард хүмүүс энийг хүсэж мөрөөдөж байгаа. Урд нь бол ингээл давхар дээлтэйгээл нэг баахан гişүүд чинь сайд болчтой ингээл асуудалтай байсан шүү дээ. Одоо бол дөрвөн гişүүн сайд болж байгаа. Тэгэхээр яг цэвэр энэ гүйцэтгэх засаглалын ажлаа их боломжийг гаргаад байна. Тэгвэл парламентын засаглал одоо энэ их хурлын гишүүд юу хийх юм хэрэг ерөөсөө л хууль санаачлан тийм ээ хууль батлна хуулийг дагаж мөрдүүлэх тал дээр л ажиллах хэрэгтэй. Үндсэн үүрэг энийг л хийх болчиход байгаа. Тэгэхээр нөгөө тэр улс төрийн хамтад ч юм уу улс төрчнөрч гэдэг юм зүгээр тийм хүмүүс болохоор тэр хуулинд зөвхөн өөрийнхөө эрх ашигыг оруулсан юмнуудыг оруулж батлаад байгаа байхгүй. Тэгээ энд асуудал ерөөсөө л эндээ л байгаа. Тэгэхээр аль болохын залуучууд маань улс төр нийгмийн зүтгэлтэн болж бусдын төлөө бусдын өмнөөс бас нэг хууль баталдаг судалгаатай тооцоотой нэг жоохон юм шинжлэх ухаан хандсан те бусдын эрх ашигыг хамгаалдаг болцсныхаа ард дээр л нэг улс төр гэж явуулах зүгээр юм шиг санагддаг шүү дээ зүгээр. Хүн энэ яваа амьдралдаа яаж явах нь ер нь юунаас шалтгаалаад байгаа юм? Та юу гэж боддог? Яаж явах нь юунаас шалтгаалж байна? Яг нь зүгээр хүн болгон өөртөө нэг өсөл мөрөөдөл байгаа шүү дээ. Тэр мөрөөдлийн л бид нар ингэж нээж өгөх хэрэгтэй байхгүй? Боломжийг л олгох хэрэгтэй. Тэгэхгүй хүн болгон математикч болохгүй шүү дээ. Хүн болгон улс төрч болохгүй. Хүн болгон хөл бөмбөгч болохгүй л байхгүй. Тэгэхээр тэр хүмүүст ямар нэгэн юмны төлөө явахын боломжийг л нээж өгөх юм бол тэр хүмүүс өөртөө хөгжүүлэл явчихна. Монгол хүмүүс бол генерээ оюун ухаанаар бол дэлхийд гайхагддаг ш та өөрөө мэдчихэж байгаа манай оюун ухааны академи гэл дэлхийд л ерөөсө хаана л шагнал өндөр медалийн хин авч чинь монголчууд манай оюун ухааны академи эдэн хөвтөж очиж түүг авчиад ш. Тэгсэн мөртлөө нийгэм нь ямар байна? Эдийн засаг нь ямар байна гэхээр ингээд нэг гацаатай байдалд орцсон. Энэ хөдөлж өгдөг. Тэгээ хэдүүлэл нийлж байгаа л нэг каноп дардаг нэг ийм юм л орчод байна. Тэгэхээр аль болох л одоо энэ бусдын төлөө бас их сайхан ажиллаж амьдрал зүгээр юм уу гэж бодсон. Тэгээ энийг ярьсан чинь нөгөө манай эхнэр битүүрийн нийлж ийсэн нөгөө нийлэл битүүрч амьдралдаа мөрөөдлөө ярьж байгаа шүү дээ. Яг тэрэн дээр битүүрийн бас нөгөө суух, хоорондоо гэрлэх, бие биендээ хайртай болох юмныг юм дээрээс очсон байхгүй. Би зүгээр туйлын одоо ингээл миний энэ яваанаас ч яваал өндөрлөө шүү дээ. Гэтэ би юу хийцэн байх ёстой вэ гэдэг өөрөөрт би бол зорилгоо тавьсан. Юу хийх ёстой гэхээр одоо тэр манай тэр baby sky гэл эн чинь суурийн тавиал явж байгаа. Тэгээд явж байгаад эцсийн дүндээ бол би нэг 2 том юм асрамжийн төв барил гэж боддгийг. Нэг нь болохоор ингээд нөгөө азаа буурлууд маань байж байдаг. Аав ээжийг хаяа явуулсан хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Тэр буурлуудыг ингээд харж идэг нэг асрамжийн төв. Нөгөө талд нь болохоор нөгөө хүүхдүүдийг тэгээд хатууч гэсэн үнэн энэ бол нөгөө нэлх хүүхдүүдийг хайж явж гин гэж мэдээ гарч ийн тэ. Тэг ер нь бол нэлээд олон байдаг л та. Манайх тоо тэгээд хүүхдийн чих жил болго өгдөг. Энэ нөгөө модны өрийн зам дагуу байдаг да. Хүүхдийн асрамжийн төв тэнд өгдөг 21 аймаг 9 дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүдээс өгдөг байхгүй. Тэгэхээр тэр хүүхдүүдийг хайцсан хүмүүс айгүй их байгаад байна. Тэгэхээр энд нь хүүхдүүдийг асардаг асрамжийн төвтэй. Тэгээ холдооны их том гоё цэцэрлэг түрээлэнтэй. Тэгээ энд нөгөө аав ээжтэй хаягдсан ч гэдэг юм уу одоо ямар нэгэн байдлаар үлдсэн. Магадгүй аав ээж нь эндсэн ч гэж болно шүү дээ. Тэр хүүхдүүд энэ талд нь нөгөө нэг илгээд өвтөх гэж байгаа ахмадууд те. Энэ хоёр тэр цэцэрлэг төрөөс хаадан дээр очиод уулзаад энд байгаа дутаад байгаа хайр инэрлийг эндээс авдаг те. Энэ дутаад байгаа хайр инэрлийг эндээс авдаг. Нэг ийм хийчих юм бол ер нь бол би тэгээд нэг бурхан болчих юм байна гэж өөрөө боддог байхгүй. Тэгээд манай ихнэр бас яг ингэж боддог их сонио. Тэгээ бид хоёр ингэж нийлжсэн бас. Таны төвчөд хамгийн хэцүү зүйл нь юу вэ? Би нөгөө нэг худлаа ярьж байгаа хүмүүсийг нөгөө бариад илрүүлчихдэг шүү дээ. Тэгэхээр л надад аягүй хэцүү байдаг.
Ягаад тэгэхээр би одоо нэг компанийн жид юм уу эргэн тойронд байгаа хүмүүст аль болох хамгийн үннээрээ байдаг. Тэгэл аль болох хэлсэн бол тэрнийхээ нөгөө ам алдвал барьж болохгүй, ах талтвал барьж болно гэдэг шиг хэлсэн хүнийхэн төлөө хүрэх гэж тэгтээ үгээ мэдээж бодож тооцож хэлж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө хүрэх гэж зүтгэдэг. Аль болох тэрийг биелүүлдэг. Тэгэхээр нөгөө худлаа яриад тэрэндээ дахиж ороогдоод тэгээд тэрэндээ баригдаж байгаа хүмүүсийг харахад яагаад ч ингэж дотроос ингээ бүр ингээд нэг юм огшоод босоод ирдэ шүү дээ. Хүн танихтай ер нь хэрүү даа. Би ерөнхийдөө хүн танихт бол их гайгүй гэж өөрийгөө боддог. Ягаад тэгэхээр би хүний нөөцийн мэрэгжилтэй хүн шүү дээ. Одоо мэрэгжлээ ярих юм бол сэтгэл судлал 1 2 гэл ингээд хүнтэй яаж харьцах вэ? Хүний зүгээр биеийн хилэмж ямар байна? Тэ? Харцсан ямар байна гэдэг. Ер нь хүнийг бол их гайгүй гадралчин л гэж боддог шүү дээ. Амжилт гэдэг зүйл ер нь танихад юу вэ? Амжилт гэдэг зүйл бол яг хөтэй зөв яг бодиттой ярих юм бол төсвөр төвчл хөдөлмөр. Одоогийн залуучууд нэг юм ингээл ажиглаад тахад их л амархан нөгөө амжилтанд хүрчих гээд арайд байна л та. Тэгээд амархан хүрчдэг үлхийн бүх хүмүүс л амжилтанд хүрсэн байх баг. Тэгэхээр ямар ч байсан зорилгоо тавьсан бол тэрнийхэн төлөө цаг хугацаагаа зарцуул. Янз бүрийн хүнд хэцүү бартаа саад дотор зөндөө юм гарна. Тэр болгонд нь төсвөр төвчээртэйвэ. Ингэж чадах юм бол тэгэл та мэдээж амжилтанд хүрнэ. Тэгэхгүй зүгээр одоо ингээл гараад хүнд өөрийнхөө хувьцааг даатгадаг тий. Тэгээд хүний хэлснээр явдаг. Тэгээд их юм бол одоо үгдийн танд өөрийн гэсэн амжилт гэж байхгүй дандаа л хүний амжилтууд. Тэгэхээр өөрийнхөө зорилгыг тодорхойлох, өөрийгөө нээж хар, чи юу хийж чаддгийг гэдгээ ойлго, өөртөө яар. Өөрийгөө ер нь бол хүмүүс өөрийгөө хэдэн мянга ч хувааж болно шүү дээ. Нэг асуудлыг шийдэхин тулд за би эдийн засгч хүн байсан бол энийг яаж шийдэх вэ? За би инженер хүн байсан бол яаж шийдэх вэ? Тэ? Урлагийн хүн байсан бол яаж шийдэх вэ? Олон талаас нь харж хагаад тэр шийдвэрээ гаргаад тэрэндээ тууштай явах хэрэгтэй. Ингэж амжилтанд хүрнэ. Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ? Хамгийн сайн хийж чаддаг зүйл за яг сүүлийн 10 жилийн орчинд бол бизнес төлөвлөгөөлөх сайн хийж чадчихна. Яаж юм гэхээр нөгөө юмыг өргөн зургаар нь том зургаар нь хардаг болчих тийм ээ. Одоо Монголын зах зээл дээр ямар бизнес хийвэл амжилттай болох вэ? Ямар бизнес хийвэл уналтанд орох вэ гэдэг ерөнхийдөө их хардаг болчих тийм ээ. Тэгэхээр энэ бизнес төлөвлөгөөл байна да. Тэгж яг хүн өөрт нь тулж ээж одоо ойлгодог гэдэг шиг би бол өөр хувьдаа тийм ямар ч бизнесээ одоо ойлголт 8 фан зүсрэж чадахгүй шүү дээ. Ингээ сая хөл хорионы үед эхний хэсэг бол гэртээ бүгд одоо Улаанбаатарчууд манай өөрсдөө тусгаарлаж чадлаа шүү дээ. Хөл хорионд байж чадлаа. Тэгээд ингээ бодоод хөвж яах нэ гэж одоо нойр хоол солигдол бүх хүмүүс тийм болоо шүү дээ. Ер нь ямар ч үед энэ хүнсний бизнес гэдэг зүйл одоо унахгүй юм байна. Зогсохгүй юм байна гэдэг л юмыг туйлын сайн ойлгож авлаа. Тэгээ нэгэнт энэ хөл өрөө карантин руу уйлаа яваад орсон болохоор янз янзын шийдвэрүүдийг энэ төр засаг энэ удирдлагууд гаргаж ил байна л да. Сайн та муу та янз бүрийн шийдвэрүүд байна. Иргэн хүний хувьд та харж байхад Улаанбаатарт иргэн хүний хувьд нэг ингэчмээр байна гэсэн танд ямар санаа байна? Энэ одоо хөл өрөөний үед энэ бизнесүүдийг энэ аж ахуйн нэгжүүдээ нэг жоохон нэг айтайхан болгож байгаа. Ард ирэг тэгээ айтайхан болгож байгаа. Тийм тэгэхээр яг зүгээр энийг ярихаар мэдээж том зургийг харахаас арга байхгүй. Зүгээр одоо тэр гингүүд бүх юм сайхан болчихдог гэсэн юм байхгүй шүү. Тэгэхээр аль болох одоо энэ агшиж байгаа эдийн засгийг тэлэх хэрэгтэй. Бид нар эдийн засгаа тэлнэ гэхээр юу хийх ёстой гэхээр ерөөсөө л энэ ажилтны салбараар босгох шүү дээ. Одоо бусад орнуудаа л ингээл харах л хэвээр Солонгос яга хүчтэй байгаа. Солонгосыг бид нар юугаар нь мэддэг? Samsung, Hyundai тэ брэндүүдээр нь л мэддэг. Япон ягаад юм бэ? Toyota, Mitsubishi, Sony ингээл Японыг ерөөсөө илэрхийлж байгаа. Америк ягаад юм ундаг вэ? Apple гээл тэ. Ингээл том брэндүүдээр эдгээр дэлхий рүү яаж гарч ирж байгаа гэхээр ерөөсөө л энэ эдийн засгаа тэлнэ гэдэг бол таны түрүүний хэлдэг хүнсний бизнес бол мундаг юм байна гэдэг шиг өргөн хэрэглээний зах зээл рүү орох хэрэгтэй. Гэхдээ энэ дэлхийн өргөн хэрэглээний зах зээл рүү орох хэрэгтэй. Ингэж бид нар өнөөдөр хэрэгж байгаа 38 их найд төгрөгөө 300 их найд за 300-аа болъё.
3 дахин өсгөөд 120 их найд те болгож чадах юм бол яг бодтойгоор иргэд дээр яаж нөлөөлөх юм гэхээр таны өнөөдөр авж байгаа цалин чинь 1 сая төгрөг авдаг бол 3 сая болно л гэсэн. Энийг л бид нар хийх хэрэгтэй. Тэгэхээр мэдээж бид нар энэ том үйлдвэрүүд, том дэлхийн брэндүүд юу байгаа юм бэ гэдгийг бас аюулсаа харах хэрэгтэй болчиход байгаа. Одоо ингээл Монгол улс хөгжийг бол аюул энгийн шүү дээ. Ерөөс аюул энгийн. Тэгээд одоо яагаад хийдгүй гэдгийг л ойлгохгүй. Хамгийн нэгдүгürt одоо Эрдэнэт гээл мундаг сайхан үйлдвэр байна. Тэсийн баячмлаар бид нар ингээл гаргаж байна тийм. Тэсээр юу эцсийн дүндээ юу хийдэг? Өргөн хэрэглээндээ юунд ордог? Та бодоод үзэх. Кабель утас тогны утас тийм үү? Цахилгаан дамжуулахын тулд зис чинь хамгийн их дэлхийд хэрэглэгдэж байгаа. Тэгээ бид нар зис нь байгаад байгаа мөртлөө кабелийн үйлдвэр байна. Байхгүй. Тэгэхээр бид нар энэ одоо ингээд та хоёр ингээд сууж байхад энэ сайхан гэрэлтүүлгүүд чи юугаар хийж байгаа? Бүгд таны ч байна. Асар урт хэдэн мянган метр кабель утаснууд л байна. Энэ дэлгэцийн хойдол дандаа энэ ингээл кабель утас. Ингээл таарахгүй. Тэ чихвч ингээл дандаа мэдээллийг л A цэгээс B цэг рүү дамжуулж байгаа кабель утас байхгүй. Тэгэхээр бид нар өөртөө байгаа нөөцөө эцсийн дэлхийн хэрэглэлтийг юм болгож үйлдвэрлэж гаргах хэрэгтэй. Ингэж ийж бид нар цаашаа. За одоо ингээл төмрийн өдргээл их сайхан юм байна те. Бид нар ингээл түүхийгээр нь л гаргаад байгаа. Одоо нэг $100 байна уу та. Тэ нэг $100 байна уу $110 авцаал байгаа. Нойтон байчмал нь. Хуурай болохоор дахиад доошо буугаад ирнэ. Хөдрээрээ болохоор бүр буурчин. Тэгэхээр за тэгвэл төмрөөр юу хийд юм бэ? Одоо бид нар гараал энэ машин хараа л да. Төмөр үст. Нийт хүний хэрэглээний 70% төмөр өгдөг. Энэ гэл төмөр. Энийний артлан гэл төмөр. Тэгээ бид нар үндсэн түүхийд нь байгаа мөртлөө бидэрт гангийн үйлдвэр байхгүй. Гэхдээ асуудлууд ингээд хойноос нь ингээд тавиад яг ийм бодиттой ажил болгоо явахгүй болохгүй болчиход байгаа байхгүй. Одоо жишээ нь хэрвээ бид нэр өөрсдөө дотоодтой стандартын дэлхийн технологиуд төртөө төв гарцсан байна шүү дээ. Стандартын дагуу кабель утас үйлдвэрлээд өндрийн кабель 0.4 кабелуудаа дотоодынхоо хэрэгцээг хангаад манахаас дэлхийн зах зээл рүү аваач гэвэл бид нар өөрчлөлтөх чадвар байна уу байгаа байхгүй. Яг тэр үндсэн түүхий эднэрт бидэрт байна гэдэг чинь их давуу тал. Нэг хоёр их юм бол манай хөдөлмөрийн үйлсний хэмжээ дэлхийн дунджаас бүр хаа байсан доогуур. Тэгэхээр бид нар ерөнхийдөө ингээд энэ дотооддоо л аль болох байгаа нөөцөө эцсийн бараа бүтээгдэхүүн болгож дэлхийн хүн амын хэрэгцээг л хангах хэрэгтэй. Энэ дээр л өрсөлдөж байгаа дэлхийд хэрчгээрээ. Биднийг зүгээр ингээд бусад жижиг ядуу бууруу орнууд ингээд идэгч одоо юу гэдэг нь хэрэглэгч гэдэг айгүй гоёор хэлээд байгаа. Би бол бүр ингээд идэгч болцсон байхгүй бид нар. Урд хой төвшөөс ингээд 100 хамааралтай болцсон. Бүх юмыг хятад хийгээл наашаа оруулж хятад үндсэн түүхийд нь байгаа юмнууд бол тэнд өртөг хямдхан болж иж магадгүй. Үндсэн түүхийд нь бидэрт Монголд байгаа юмнууд бол бид нар заавал эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой байхгүй. Кабель утасгээл ярихад та зүгээр л ингээл машины дээр салон байдаг ч бид нар дандаа өнгийн хэлбэрийг л хараад байгаа. Салонын задтад үз. Хойно юу гэдэг вэ ингээд багцалцсан асар их кабель утаслаад байгаа байхгүй. Тийм үү? Тэгэл одоо ингээл технологи хөгжиж байна. Чипний технологи руу бид нар орж болж байна. Тийм ээ. Одоо бидний иргэний өмнөх болох нь нэг юм чип байдаг шүү дээ. Одоо банкуд төрлийн чиптэй картнууд ингээд гаргацсан. Тэр чип чи юу юм бэ? Зарим чип алтаар хийгдсэн байдаг, зарим зэсээр хийгдсэн байдаг, зарим төмрөөр хийгдсэн байдаг. Тэр яаж ихээр мэдээллийг л дамжуулж байгаа гасар утга хугацаа. Тэгэхээр хамгийн энгийн жишээ татхад Хятадын Huawei гэдэг брэнд аягүй хүчтэй болчихлоо шүү дээ. Сүүлийн үед энэ технологийн салбар руу хүчтэй орж иж байна. 2019 онд тэд 400 гаруй сая ширхэг ямар нэгэн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл рүү нийлүүлсэн байна. Зөвхөн тэдний компани. Тэгэхээр бид нар дотоод нөөц болцоог ашиглаад тэднийд нэг кабель утас ч гэдэг юм уу, нэг бол нэг чип ч гэдэг юм уу те. Үйлдвэрлээд тэднийх рүү нийлүүлэхэд 400 сая ширхэг ганцхан компанитай гэрээ хийхэд. Тэгээ та наадах нэг ширхгийг бид $1 дараад зарыг гэж боддог. 400 сая долларын асуудал ганцхан компанитай бид нар тохиролцоо хийгээл ажиллахад бид нар тэдний дагуу стандартаар үйлдвэрлэгээ тэр үйлдвэрийн дотоодд оруулж ирээд өөрийнхөө байгаа төв үйдэг эцсийн бүтээгдэхүүн бол тэдэрт өгөх ёстой. Ингэж чадвал цаашаа хөгжил ярина. Ингэж чадахгүй бол одоо 1000 гоё юм яриад 1000 сайхан юм яриад ямар ч юм байхгүй. Одоо бодит жоох ингэ ажил хөдөлмөр хиймээр байна. Ажилмаар байна. Дотооддоо хийгээд байгаа юм чи давуу тал нь ерөөсөө л тийм. Бид нар төмрийн өдрөө $100 гаргаад байна.
Энд ч ирээд барилга барихтаа $600 арматур төмөр аваад байна. Тэнд одоо бараг дээр гангийн үйлдвэрч нэг 2-3 мянган ажилтан байна. Тэр ажилтнууд цалингаа авцсан. Хятад улсын татвараа авцсан. Тинч чинь нэм үрдэг бүгдийг шингээчлээ шүү дээ. Бидний имийг аваад тийшээ гаргаад тэнцэнэ нэм үрдэг шин шингээгээд буцаагаад бид нар зараад байна шүү дээ. Тэгээ энийг ойлгомоор шүү дээ одоо бид. Эрдэнэт яг адилхан. Бидний имийг аваад хилийн цаана гаргаад кабелийнхаа үйлдвэрлэлөө авчиад кабель өндрийн кабель 0.4 кабель болгож үйлдвэрлээд буцаагаад бид нар зараад шүү дээ. Биднээс ингээд тооны юу гэдэг нэг 6,000 орчим доллар байна. Одоо нэг 6,000 гаруй доллартай байна. Аавна буцаагаад бид нарт $12,000 зараад байна шүү дээ. Тэгээд бид нар энийг ойлгоод эхний ээлжинд яг хөө мэдээж бид нар хадаад худалдаа тэгээд хадаад ирэх яам бид нар асуудал үүснэ. Дэлхийн том компаниуд бол хориг тавина. Эдгээр гангийн үйлдвэртэй болчвол болохоо болчихно. Эдгээр усан цахилгаан станцтай болчвол болохоо болчихно гэх. Тийм ээ? Асуудал үүснэ. Тэгэхдээ бид нар энийг давж туулахаас арга байхгүй. Тэгээд яг үннийг хэлэхэд Монгол улс өнөөдрийг өрөвдөлтөй л амьдарч байгаа ш. Дэд бүтцийн үед. Та ингээл баруун аймагуд Оросоос цахилгаан авдаг гэж боддоо. Асуудал واخгүй. Тэгэхэд биднэрт хамгийн их байгаа юм юу юм? 76-7 тэр бомтон нүүрсний бор нүүрсний нөөцтэй ижиж цахилгаанаа гаднаас авч ирэх. Цахилгаан бол технологи эцэг واخгүй. Дээр үедээ шинжлэх ухаан, математик шинжлэх ухааны эцэг гэдэг гэсэн. Одоо бол цахилгаан бол энэ технологи эцэг болчиход байна. Цахилгаан зогсвол бүх юм зогсож байна. Цахилгаан тэгвэл юунаас бүтээд байгаа? Бор нүүрснээс ч л бүтээж байгаа шүү. Айгүй энгийн цахилгаан станц утчихна. Нөгөө нүүрс олборлоо авлаа шатаалаа. Тийм биз? Тэгээ шатаахаар нэг уур үүснэ. Уурын вакуум төхөөрөмжөнд торомтлуулж авлаа. Даралт үүсгэн. Даралтаар нь турбин эргүүллээ. Эргэлтийн хүчээр цахилгаан бид нар үйлдвэрлэж авч байгаа. За цаашаа эргүүлсэн уур нь нөгөө технологийн уур болоод үйлдвэрүүдэд хариуцлагалт хэрэглэгдэж байгаа. Өндөр 170-80 градустай байдаг болгоно. Тэгэхээр одоо бид нар нэг юм нэг өөртөө байгаа юм аа айгүй тийм нэм үрдэг шингээгээд дэлхийн зах зээл рүү гаргамаар байна л да. Одоо жишээ нь бид нар бол ингээд 1 кВт эрдэм үцийг нэг иргэн бол 145 төгрөгөөр одоо хэрэгжилж байгаа. Аж ахуйн нэгжүүд нэг 175-180 төгрөгөөр хэрэгжилж байгаа байхгүй. Тэгэхэд хятадд 1 кВт-ийн үнэ 200 220-30. За хүнд үйлдвэрүүд бол бүр өндөр. Тэгэхээр бид нар яаж юм гэхээр хамгийн наацхан л гэхэд бор нүүрс ашиглаад дотооддоо цахилгаан станцаа хүчин чадлыг нэмэгдүүлчих юм бол цахилгааныг экспортлж болж байгаа. Бид нар үйлдвэрүүдэд барьчихна. Нөөц үндсэн түүхэд нь бидэрт байна. Цахилгаан аваач гэн. За цахилгаантай болоод ирэхээр яг түрүүний ярьдаг одоо ёстой кабелийн үйлдвэр, гангийн үйлдвэр одоо бүх том үйлдвэрүүд хажууд нь тавиад ингээд хөгжүүлчих бололцооны л байгаа. Тэгэхээр бид нар үндсэн асуудлуудаа шийдэхгүй эдрийг хоошоо тавьчаад тэгээд хөгжил яриад ийн гэдэг бол бүтэхгүй юм байна л да. Мэдээж бид нар хөгжил ярих юм бол заавал нэг технологитой холбогдно. Технологи нь үйлдвэрлэлийн процесстэй холбогдно. Тэ үйлдвэрлэл ингээ хүн ингээд нэг процесс явж байгаа чинь ямар нэг амжилтанд хүрнэс. Тэгэхээр суурь нь юу вэ гэхээр дид бүтцийн асуудлуудаа шийдээгүй ээжиж хөгжил яриад байдаг гайхаад байдаг. Тэгэхээр ер нь бол жоохон бодтойгоор жоох хөдөлмөрлөмөр л байна. Карантинлаад хөл хороод авах юм уу? Одоо цаашдаа дасан зогсож амьдрах юм. Энэ аж ахуйн нэгжүүд яаж тийшүүлдэг үү? Яг ковидын одоо энэ карантины үеийн эдийн засаг гэх юм уу да. Тэ карантинд орлоо шүү. Карантины үеийн эдийн засаг гэл ингэ бүр тэг зогсолт хийчлээ шүү. Тэгэхээр энэ аж ахуйн нэгжүүдэд зүгээр өөх гэж байгаа юм шиг л үйлдэл хийж ин л да. Зүгээр одоо ингэ танаас ингэ сайхан дампураал гэсэн үг л болчиход байгаа байхгүй. Тэг зогсож байна гэдэг. Дэлхий яаж байгаа гэхээр мэдээж хөл хорой тавьж байгаа ч гэсэн яг энэ нэмэн үрдэг шингээдэг ажил хийдэг хүмүүс бол ажиллаулж байгаа шүү. Тэр яаж ажиллаулж байгаа гэхээр энэ халдваргүйжүүлэлт аюулгүй байдлын дэглэмийг мөрд ингээд ажиллаж. Тэгэхээр нөгөө төрн төршиг аж ахуйн нэгжийг иргэдэнд хэрэгжил баймаар байгаад. Төр бол яг тооцоо судалгаатай дүрм журмаа гаргаад стандарт бүр тогтоочих хэрэгтэй байхгүй. Тэгээд тэрийг аж ахуйн нэгжүүд өөхөө. Аж ахуйн нэгжүүд нь бол ажиллая. Тэгвэл яг энэ дүрм журмыг барья. Тийм ээ? Тэр төсөн өнгөж гисэн тэр гараар удах бодис маск бусад юу гэдгийг тэдрийг нэмчих хэрэгтэй аж ахуйн нэгжүүд. Энд чинь онцгой нөхцөл шүү дээ. Яах юм нэмхээс аргагүй. Тэгээд иргэдэн ч их үйлчилгээг авахдаа бас өөрсдөндөө стандартаа мөрдөөд маска зүгээд гараа хариуцгаад тий. Ингээл явчих юм бол уул нь хаана хариуцлагатай байвал энэ эдийн засгээ бүр нэг илгээр нь ихрүүлчихээсээ өмнө нэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа хийхгүй болохгүй юм л гэж би бол зүгээр яг энэ аж ахуйн нэгжүүдийг төлөөлөд хэлэхэд бол тийм л байр суурь. Тэгэхгүй бол ингээд цаашаага яваадах юм бол
үнэхээр хэцүү шүү. Одоо бид нар ч яг ингээд сар зогслоо. За аж ахуйн нэгжүүд сүүлийнхаа нөөцийг барьж байна. За дахиад 1-2 сар үргэлжлэх юм юу болох вэ гэхээр одоо баг нэг модоо барина барихч модгүй боллоо гэдэг шиг юм болно шүү дээ. Тэгээд энэ эдийн засаг чинь зогсчих юм бол яах юм гэхээр буцаагаад энийг дээшээс сэхрүүлнэ гэдэг бол хэцүү дээ. Ер нь л нэг 5-6 жил шаарддаг шүү. Нөгөө 18 төрлийн компаниуд үйл ажиллагаа хийж болно гэсэн шүү дээ. Тийм шийдвэр суулгасан. Энд танай компаниуд хамрагдаж чадсан уу? За манай зарим компаниуд бол хамрагдахгүй байгаа. Зарим яг үйлдвэрлэлтэй холбоотой хэсгүүд бол ажиллаж байгаа. Ер нь цаашдаа энэ карантиныг ер нь та яаж харж байгаа? Одоо тэгээд энэ эдийн засагчнар бол янз янзаар л харж байна шүү дээ. Энэ ковидын үед бол эдийн засаг бол V хэлбэртэй байна гэж эхлээл шуурал байсан. Одоо бол L хэлбэртэй явах юм байна гэж нөгөө V гэдэг нь унаад буцаад босон те. Одоо болохоор L гэдэг нь болохоор нэг нь даун хийгээд унтсан. Тэгэхээр тэрчтэй явах нь. Тэрчтэй ерөнхийдөө ингээ явна. Бүр аюулгүй айжмда ингээд өсгөө тооцоотой байна л гэсэн яриад байна. Тэгэхээр бид нар энэ сөрөг арга хэмжээнүүд авах хэрэгтэй л дээ. Ялангуяа одоо энэ Монгол улсын засгийн газар болон Монгол банк эдгээр хамтраад асар хурдан зах зээлийг эдийн засгийн цусны хэрэглэлтийг зогсоохгүй тулд тэ яаж энийг эргүүлэх вэ гэдэг ганцхан л арга байна шүү дээ. Энэ бол яаж ийм гэхээр дэлхийн одоо Герман гэхэд төв банк нь бодлогын хөвгт хэлсэн. За Солонгос гэхэд бүр 3% болгоцсон. Америк хасах 1.25 ч гэдэг юм дэ бүр ингээ хасах. Тэгэхээр яаж ийм гэхээр мэдээж Монгол банк бол бодлогын хөвг буулгах ёстой. Арилжааны банкуд руу тэр мөнгийг оруулж явах ёстой. Арилжааны банк нь мөнгөө зах зээл рүү оруулах. Тэгэхгүй одоо яаж ийм гэхээр арилжааны банк руу очиод мөнгө өгчөөд арилжааны банкын зах зээл рүү өгч чадахгүй шүү дээ. Зах зээл гэдэг нь аж ахуйн иргэд зээлж авч чадахгүй. Яг бол урдныхаа зээлнийхээ хүнд одоо дарамтлуулж байгаа хүмүүс чинь нэмэлт зээл авахч болохгүй байгаа шүү дээ. Тэгээд зээл нь хамгийн гол нь хүн өндөр. 17.8%, 20%. За сүүлийн хамгийн сүүлд бол нэг 10.5% та бас нэг 175 тэрбум, дахиад нэг 55 тэрбумыг Монгол банкнаас арилжааны банкуд руу өгнө гэдэг юм ярьж илээ. Тэгэхээр одоо энэ мөнгө чинь өөрөө яаж байгаа гэхээр арилжааны банкн дээр очих гацчихад байгаа. 10.5% та эдийн засаг тэг зогсолцсон борлуулалтын орлого байхгүй үед тэ яаж тэр зээлийг хүн нэмж авах юм бэ? Тэгснээс зээл нэгэнд авцсан байгаа аж ахуйн нэгжүүд дээр шинэ тэр хямд их усруу олж ирсэн бол тэрлүүгээ шилжүүлж өгөх хэрэгтэй байхгүй. Одоо жишээ нь би иргэн боловд хэрэглээний зээл нэг 20% 19% тавьсан, аж ахуйн нэгж нэг 18-19% зээл авсан бол за таны энэ зээлийг энэ хугацаанд ийм их усрээс санхүүжилт орсон болохоор зээлийн чинь хүүг 8% болохлоо шүү. 7% болохлоо шүү. Ингэх юм бол энэ чиг бод дэмжлэг болж байгаа байхгүй. Тэгэхгүй энэ чинь зүгээр мөнгө өгчдөг арилжааны банкн дээр очдог. Арилжааны банк нь найдвартай зээлдэгч байхгүй болохоор зээл гаргахгүй ингээд төргийн илүүдэлтэй банкн дээрээ байж гин. Тэгээ арилжааны банкуд юу харж байгаа гэхээр удахгүй Монгол улс мөнгөгүй болно. Тэгэхээр нь улсаас бонд зарлан улсын бонд авна гэл ийм байдалтай байж байгаа бодтой. Тэг чи бизнес эрхэлж байгаа хүмүүс юм чарахгүй шин. Тэгэхээр энэ арилжааны банкн дээр бас одоо нэг жоох нэг юм юу гэдгийг нэг яг энэ ковидтэй үеийг ашиглаад гэдэг юм уу те нэг жоох юм өөрчлөлт хийх юм руу орохгүй бол ер нь л болохгүй. Ягаад тэгэхээр манай энэ арилжааны банкуудын зээлийн хүү бол өндөр байгаа. Энийг одоо юуг нь 19-20% та ийм зээлийн хүү чинь өндөр байхгүй. Одоо хятад руу Япон Солонгос руу очивол хэрэглээний зээлийн хүү хэд байд юмыг л асуугаал үзэх хэрэгтэй байхгүй. Энэ 6.5, 6.8% тэл байж байгаа шүү дээ. Тэг чи одоо бид нар чинь нэг 17.8% авчаад гарч болохоор болчиход шүү дээ. Яг хөө тэгээ нөгөө талдаа их усрээ ярьдаг. Их усрээ яаж ийм гэхээр хадгаламж эзэмсэгч нар ийм мөнгө ихний явж байгаа гэдэг юм хаадаг байхгүй. Би бол энэ дээр бол сөрөг байр суурьтай байдаг. Их усрөө тодорхой болгоо. Банкуд яадаг гэхээр нөгөө бизнес эрхэлж байгаа хүмүүс рүү ярихдаа за наа чин танаа зээл чинь гадны тим байгууллагын төслийн зээл болохоор гадны байгууллагууд зээлээ зогсоодог юм аа. Тийм болохоор наа зээлийг чинь зогсоох хүүгээ зогсоодог, наа хүүгээ чинь зогсоох боломж алгаа гэдэг байхгүй. Тэгэнгүүт яг үнэхээр гадны их усрын бол магадгүй банкуд өөрсдөө менежментэйгээ тэр дэлхийд даяар тулгамдж байгаа цар тахалч шүү дээ. Тийм чинь тэр их усүр дээр за манай эдийн засгийн юм болсон. Тэгэхээр энэ гэрэн дээр өөрчлөлт оруулаач гэсэн юм менежмент хийх ямар тийм гарц гаргалгаа ярихгүй зөвхөн одоо тэр бүр хошин яриач гарцсан байгаа юм. Банкуд үйл ажиллагааг нээсэн өдрөө залгалаа зээлээ төлөө гэдэг. Тэгэхээр яг тэр чиглэл рүү аль болох нэг одоо эдийн засгийг хамгаалах чиглэл рүү
төр хувийн хвшил иргэд бүгд ингэж нийлж анхаарлаа хандуулахгүй л энэ эдийн засгийн нэгэнт ингэ унгаачих юм бол энийг босгож авна гэдэг бол аягүй хэцүү. Хэцүү ч юм аа энэ аж ахуйн нэгжүүд түгээ идэмээр байдаг. Ажилтайгаа залинг өгмөрөд. Бараа бүтээгдэхүүн нөгөө борлуулмаар байдаг. Дээрээс нь дахиад нөгөө банкны зээл хэдүүлмээр байдаг. Тийм шүү дээ. Адаа чанга. Тэгээ ингээд бүх юмыг тэг зогсоочхоор чинь эдийн засаг ирэхгүй болохоор чи ямар ч борлуулалтад орлохгүй болж байгаа компаниуд чинь. Борлуулалтад орлохгүй хүмүүс хаанаасаа юугаараа зээлээд үлэх юм бэ? Тийм биз дээ. Чин тэг зогсчаад ш. Тэгээд хахад банкуд нь хүүгээ төлөөгээд гэрээний үргийн биелэлтэд хангах гээд ингээд шахаад байдаг. Тэгэхээр одоо энэ дээр яа хүссэн ч эсвүссэн ч төр орж ирж зохицуулт хийхгүй болохоо болж байгаа байхгүй. Монгол банк энэ хугацаанд бодлогыг буулгах л та. Тэртээ тэргүй одоо юу гэдэг бодлогыг буун ингээл одоо тэгэл нэг инфляц төгрөгийн мөнгөний бодлого алдагдана, инфляц өснө гэдэг нэг хэдхэн өгүүлбэртэй энэгээр ингээд хаагаад байгаа байхгүй. Уул нь тийм биш шүү дээ. Инфляц чинь юунаас хамаарат байгаа гэхээр инфляцид хамаардаг нэг хэрэглээний үнийн индекс гэж байгаа шүү дээ. Хэрэглээний тэрэн дотор чи юу байгаа гэхээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн л ерөөсөө байгаа ш. Тэгэхээр энэ эдийн засаг чинь тэг зогсцсон. Бизнесмэнүүд чинь гадны улсууд руу доллар явуулахаа болж ийн гэсэн үг байхгүй. Тэдэргүй зах зээл зогссон байгаа юм чи тийм ээ. Тэгэхээр доллар явуулахгүй байгаа юм чи Монгол банкн дээр долларын нөөц бол өндөр байж байгаа. Байх ч болно. Яг энэ ковидтой үед. Ягаад тэгэхээр манай экспортод гарч байгаа бараа бүтээгдэхүүн бол зүгээр хардгаараа гарч л байгаа. Яг одоо бол. Тэгэхээр энэ нэг инфляц өссөн нэг төгрөгийн ханшийн хэлбэлцэл савлт үүснэ гэдэг юм а яг энэ коронавид үед болж хэрэгтэй. Монгол банк шийдвэр гаргасан шиг гаргаад бодлогын үгээд тэг болгочихоо. Арилжааны банкуд ч гэсэн хүүгээ бодлогын тэг болчих юм бол дагаад тэг болно. Тэгээ эдийн засаг руу нэг жоох мөнгө оруулаа. Энийг бол заавал хийх хэрэгтэй. Тэгээ дэлхийн улс их орнуудыг авч байгаа жишээг л дагчлаа. Нэг тийм нэг шинээр ингээд бодод сэтгээд нэг чаддгүй бол бодод сэтгээд боловсруулж чаддгүй бол энэ улсууд юу хийгээд байгаа гэдгийг харж л та. Одоо жишээд Америк, Япон, Солонгос, Урд Түш Хятад тэгэл Орос гэл бүх улсууд яаж ийм гэхээр энэ эдийн засаг чинь бас эрүүл мэндэд цуг байж их хэрэгтэй гэдэг эдийн засаг руу мөнгө оруулаад байгаа юм шүү дээ. Одоо цалингийнх нь талаарч гэдэг юм уу $150 сар болгоомж гэдэг юм уу те нэг бол нэг $70 сар болгоомж гэдэг юм уу те ингээд энэ эдийн засаг руу мөнгө оруулаад хүмүүсийн худалдаа авах чадвар нь өсгөл байгаа байхгүй. Тэгэхээр танд одоо юу гэдэг нэг сар болгон $100 ч юм одоо энэ ковидтэй үед онцгой нөхцөл гэж байгаа шүү дээ. Сар болгон $100 өгөх юм бол та яах юм гэхээр хүүхдтэй л хоолоо авна шүү дээ. Тэрийг аваад гуцсан дороо би чинь хадгалаад авахгүй шүү дээ. Тийм мөнгө байхгүй байх гэдэг юм шүү. Гэхдээ яг мөнгө байхгүй байх гэдэг дээр бас хаана бас их тооцоо судалгаас харах л шүү дээ. Одоо жишээ нь дотоодосоо гэхдээ бүр 7.6 тэрбум төгрөгийн хандив ороод ирсэн баг гэж. Тэмээ тэрний хүүхэд хүртэл тэр хагалж хагаад мөнгө өгсөн гэж ярьсан шүү дээ. Тэгээ эдгээр хайчж байгаа гэдэг бүр нэг бүрчлэн тайлан ард түмэнд ил тавилт. За гадны зах зээл дээрээс $800 сая гэж нэг ярьж байгаа. $560 сая ордсон гэж нэг ярьж байгаа. Тэгэхээр энийг яг тодорхой яг ингээд зарцуулаад одоо юу ч болчиход байна гэдэг юм бол тайлбар тавих хэрэгтэй. Нэгт хоёр дахь юм бол энэ бол асар хариуцлагагүй байна. Ягаад тэгэхээр энэ вирус бол стонер хийсэж биш хилжил орж ирсэн шүү дээ. 2 сард дэлхийд дахин оволцоол байсан, аюултай юм болол байсан. Манад орж ирэхгүй байсан. Явсаар хаад 10 сарын дараа орж ирж байгаа. Та нас санаж байгаа бол одоо 4 сар Чингэлтэй дүүргийг нэг тэг зогсолтыг хийсэн шүү дээ. Бэлтгэл сургуулт гэдэг. Тэгээ нэг баахан зардал гаргаад нэг бүтэн сөөдөр бүгдийн зогсоосон шүү. Тэг чи иргэд юу гэж ойлгосон гэхээр за ямар ч энэ бол зөв тий. Бид нар ороод ирэх юм бол хамгаалах энэ бүх ажлуудын төлөвлөгөө тооцооны оронтой явж байгаа юм байна гэж бодож ирсэн. Яг ороод ирсэн бүр яхам тэг болчихж байгаа. Тэг яг тэр үедээ бас энэ эдийн засаг ороод вирус ороод ирэх юм бол эдийн засгаа яах вэ гэдэг бас тооцоо. Тэгэхээр ч одоо ингээд нэг аж ахуйн нэгжүүд бол яг энэ цаг хугацааг хамгийн хүнд ийм цаг хугацааг туулж ийн л гэж би бол хувьдаа харж байна. Тэгэхээр одоо ингээд нэг жоохон нэг төрн төр шиг аж ахуйн нэгж иргэн шиг байгаад нэг үйл ажиллагааг нь явуулсан дээрх үү. Бид нар одоо энэ дэлхийд тасан зохицуулж хаашаа явж шүү дээ. Тэгэхээр бид нар энэ нэг цаг хугацаанд тасан зохицуулж хаашаа явна. Бүгд энэ халдваргүйчлэлтийн тэглэмийг барь. Маска зүү, гараа хариуцах, орцоо хариуцах, гэр орноо хариуцах. Урд нь бол бид 14 хоногт нэг удаа гэрээ хариуцдаг байсан бол одоо баг 3 хоноод нэг удаа хариуцдаг. Ингэж л бид нар хамтдаа ялан тавь шүү дээ. Тэгэхгүй бол одоо бүх юмыг л хаагаал зогсоочих юм бол цаашаага мэдхгүй. Ер нь компаниуд чинь аж ахуйн нэгжүүд чинь бүгд ингээд
сөхөрчих юм бол энэ эдийн засаг тэрчгэрээ сөхөрн. За ингээд цаашаа яаж явахыг бол хинч таамаглахгүй. Айгүй хэцүү юм болно л гэж би бол зөвхөн хувь иргэнийхээ бодлоор харж байна. Нэг сэтгэжл харагдаал байна л та. Таны хамгийн их айдаг зүйл юу вэ? Гэхдээ яг хамгийн их айдаг гэх юм бол энэ нэг эрхчлөөгөө алдчих үедээ л гэж би хэлээд. Эрхчлөө тусгаардахт нь бол Ягаад тэгэхээр энэ эрхчлөө гэдэг юм бол хүнд олдохдоо асар их үн цэнтэйгээр олддог шүү дээ. Тийм ээ. Хэрвээ бид нар эрхчлөөгүй болох юм бол цаашаа ингээд хүн амьтан хоёрын дундах нэг тийм л юм болно доо. Танихаар бидний энэ амьдарч байгаа нийгэмд шаардлагатай өөрчлөх ёстой ямар зүйл вэ? Нэн төрөнд. Харин тэгэхээр уул нь энэ дээр бол нөгөө зарчмын үед бүх юм шудраг байвал болчих гээд байна. Тэгэхээр шудраг гэдэг юм чинь ингээд дахиад цааш томьёолох болчиход байгаа байхгүй. Тэгээ энэ чинь цаашаа үзэхээр шудраг гэдэг нь яг иргэн аж ахуйн нэгжлэр яаж бууж байгаа гэхээр бид нар хуулиа мөрднөл гэсэн үг болох гээд байна. За тэгэнгүүт энэ хуулийн чинь түрүүний ярьдаг нөгөө улс төрийн амтан улс төрчнөр нь өөрсдөндөө тааруулж хууль батлаад ахаар айгүй хэцүү болчихдог. Тэг энэ уул нь ингээд нэг ард түмэн зөв сонголтоо хийгээд зөв хүмүүс нь гараад яг энэ улс төр нийгмийн зүтгэлтэн байгаад бусдын эрх ашигыг хамгаалсан хуулиудаа батлаад тэр нь амьдрал дээр хэрэгждэг юм луга орчих юм бол их л зүгээр цаашаа асар хурдцтай манай энэ жижиг эдийн засаг хөгжөөд ард түмэн сайхан амьдарчих юм бол гэж хараад байна. Манад хариуцлагын тогтолцоо гэдэг зүйл байна уу? За цаасан дээр бичснээр бол асар их байгаа шүү дээ. Тэгээ амьдрал дээр хэрэгжиж байгаа нь хэд вэ гэдгийг л дээр чил эргэлзээтэй болчиход байгаа юм да. Түүнээс уул нь ингээд юмд бас нэг жоохон хаана нэг хариуцлага гэдэг нь яг энэ байгаа унсан ажлуудыг хийгээд тэр нь алдаатай бол тэ тэрийг үнэхээр алдаатай бол өмнөөс л алдаатай гэдэг хүлэн зөвшөөрөө сурчих хэрэгтэй болчиход байгаа юм. Тэгэхгүй манайхан ч нэг хувь хүн өөрөө хариуцлагагүй дээрээс нь тэрийгэ дагуулад аж ахуйн нэгжүүд төр засаг мөрдлийг хариуцлахгүй болчихарчил шудраг ёс гэдэг юм энэ нэг нийгэм чинь ингээд нийтээрэл нэг саавал нэг бүрхэг юм дотор л байгаад байна л да. Хүн хөтлөө суралцсан гэдэг. Та юун таны ихэ суралцахыг хүсэж байна одоо? Тийм хүн бол ерөөсөө хүн хөтлөл байнгын юм сурж байгаа шүү дээ. Би бол одоо миний суралцах юм бол одоо энэ шинэ техник технологиг л их судалдаг та. Яг дэлхий дээр одоо жишээ нь юу гэдэг Tesla-гийнхэн ямар машин гаргаад тэрийг яаж хөгжүүлж чинь тэрэндээ ямар технологи ашиглаж чинь тэрний үндсэн түүхий нь юу вэ гэдэг ингээд юмыг ингээд задлаад цаашаа тэгэл хараад явчихдаг шин. Очир утгадаг хүний муу зуршил юу вэ? Тамхитдаг. Тэгээд тэрийг бол одоо би тэгтээ тамхинаас 3 удаа гарсан байдэ. Оо за. Нэг удаа би 6 сарч бараг гарсан. 6 сарын хугацаанд гарсан. Нэг удаа бараг 9 сар 10 сар орчим гарсан. Нэг удаа 3 сар гарсан. Тэгээд гараад ингээд ороод байгаа. Энэ бол зүгээр яг хөвөний хувьд миний бас муу зуршил юм гэж сардаг. Таны харамсдаг зүйл? Миний хамгийн харамсдаг зүйл бол баяр түрүүн бас ярианда бас цухас дурдсан. Би нэг юм эрхчлөөтэйгөр хүсэл мөрөөдлөө биелүүлсэн бүх юмаа хийчихэд ээжтэй харуулж байгаа. Яг энэ трийг хэлж яхад миний ээж тэгээд амжилт хүсэл бурхан болсон. Яг энэ цаг мөчид таныг нэг хүнийг онцлоод барьлаа гэдэг үгийг хэлээч гэвэл та хэнийг сонгох? Яг зүгээр энэ бол айгүй хүндэлтэй энэ миний амьдралын энэ цаг хугацаанд асар олон хүнд би баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Ягаад гэвэл төдийгөөс өдий хүртэл явхад дандаа хажууд тулж төсчээсэн олон хүмүүс байгаа. Тэгээд яг нэгийг хэлчихээр би нөгөөх нь гомдчихгүй. Тийм. Тэгтээ яг хамгийн их баярлалаа гэж хэлэх хэрэгтэй юм бол би төрсөгчтэй баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. За нэг сайхан зориулаад хоёлаа хэлчихье. Та хоёрын нэвтрүүлгийг үзээ сууж байна. За тэгээд ихчтэй төрсөгчтэй манай төрсөгч Ганбатын Одон Чимэг гэдэг. Тэгээд ихчтэй маш их хайртай шүү. Танд одоо дүн энэ амьдарч явах бүх хугацаанд баярлж явна. Ягаад гэвэл та маань
ээж минь хонд ээж аав минь хонд аав болгож хоёр сайхан дүүгээ ингэж өсгсөн шүү. Баярлалаа. Бахархалтай сайхан ихч байна. Таны миний хүсэж байгаа. Ер нь хүн болгоны л хүсэж байгаа. Сайхан Монгол орн ер нь хаахан явна гэж та хардаг уу? Нэг тийм хол гэж би юусоо боддгоо шүү дээ. Яг л би зүгээр хувь хүн өөрийнх нь жишээн дээр хичээл 6-7 жилийн хугацаанд бараг 6-7 үйлдвэр барьчлаа. Тэгэхээр нэг тийм хол гэж юусоо харахгүй. Бид нэр зөв тооцоогоо хийгээд зоригтойгоор тууштай улс даяараа нэг хоёрын хэмиг хийчихэл та. Тэгэл бид нар сайхан амтэр. Бид нар дэлхийд гаргасан хоёрхан брэндтэй болчих. Энэ бол Монгол улсын юм а гэд хэлийхээр одоо яг юу вэ? Их сайхан газар нутаг гэл бид нар өөрөө өөрсдөө ингээ өнгөрөөд байдаг. Яг ингээл гадны зах зээл рүү гараад харахаар бид нарыг бараг тэгээд тоож байгаа юм чи юм байдгүй шүү дээ. Зүгээр л өөрсдөө л нэг бахархалтайгаар гоё яриад байдаг болохоос дэлхийн зах зээл рүү гараад үзэх юм бол яг бидний юугаар Монголыг хардсан гэхээр яг үнэхээр сайхан газар нутаг байгалаар нь харж байгаа. Бусдаар бол яг хүний бүтээсэн юмар бол харагдахгүй байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энийг хийх ёстой л гэж харж байна. Мөнгө гэдэг зүйл танихаар юу? Мөнгө гэдэг бол яг хөө тэгэл мөнгө чинь нэг олон салаа утгатай. Олноор илэрхийлэгдэн хүн мөнгийг зарим хүмүүс бол одоо баян болчоод их сайхан тансаглаад янз бүр болдго юм. Зарим нь улам ухаантай хэрэглэл зарцуулаад явж байна. Тэгэхээр мөнгийг бол зүгээр нэг тийм амьдралын шууд зориг морилго болгож болохгүй. Мөнгө бол зүгээр л хэрэглээ. Тэр талаас нь илүү их хараасаа гэж би бас уриалж хүмүүст хэлэх дуртай. Зөвхөн мөнгөний төлөө гээд яваад хахаар таны өөрийн нөгөө хүн байх чанар чинь аз жаргал бүх юм чинь ингээд ард цоцрогдоод байгаа. Тэгэл аль болох нөгөө энэ бид нар чинь чөлөөт эдийн засаг те энэ ардчил гэдэг нийгмийг сонгоод явж байна. Тэгэхээр энэ бол танд олгосон эрх хэрэгчлөө болохоор аль болох л өөрийнхоороо тэгээд ажил хөдөлмөрөд оюуны бүтээлүүдэд тойроод ирээд тэгээд таны ямар нэг юм амжилтанд хүрэх юм бол мөнгө ч өөрөө л ороод ирнэ шүү дээ. Тэгвэл амьдрал танихаар амьдралыг бол би айгүй тийм сайхан хайрлалтай шүү дээ. Энэ бол нөгөө их сайхан одоо манайхан ярьдаг бараг л нөгөө зүүнний үзүүр дээр тогтсон нэг ширхэг удаа гэж ярьдаг. Янзаар л ярьдаг амьдрал гэдэг. Би бол амьдрал гэдгийг бол тасралтгүй юм уу процесс. Аз жаргал, өрсөлдөөн одоо бүх сайхан юмар л илэрхийлнэ гэж бодож байна. Ингээд бидний урлагийг лавч нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж оролцсон танд маш их баярлалаа. Баярлалаа. Ингээд таны цаашдын ажил болоод амьдралд тань одоо энэ та түрүүн хэлсэн карантины эдийн засаг гэсэн. Энэ карантины эдийн засгийг сайн сайхнаар давн туул болтугай. Ирээд нэг сайхан цагт, инх цагт уулзъя да. Баярлалаа. Ингээд танаа нэвтрүүлэг бол бас их сайхан нэвтрүүлэг. Тэгээд ийм сайхан нэвтрүүлэгт бас оролцсондоо маш их баярлж байна. Дандаа ийм сайхан гихээлэг юм ярьдаг тий. Ирээдүйлүүд тэмүүлсэн тухайн хүнийг бас ингэж гаргаж ирээд яг юм зориод байгаа хүн гэдэг 100 илэрхийлж чаддаг ийм сайхан нэвтрүүлэгтээ бас урьж оролцуулсан танаа хамт олонны ажилд нь бас амжилт хүсье. Тэгээд энэ ковидынхаа эдийн засгийн хямралын үеэ сайн давж гараарай. Халдвар хамгааллынхаа дэглэмийг мөрдөрэй. Баярлалаа. Зүүн асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар инхүү өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор үндэсний үйлдвэрлэгч Тэнгэр группийн үүсгэн байгуулагч Ганбатын очроо төрүүлсэн гэж орслоо. Та бүхэндээ дараагийнхаа нэвтрүүлгээр эргээд уулзтлаа. Түр баяртай.